Эрдэнэт хотын түүхтэд 50 жилийн ойн баярын мэнд хүргэе. Бид хамтдаа юу бүтээсэн бэ? Эрдэнэт хот байгуулагдсны түүхт 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд ирээдүйн хөгжил дэвшил, хүүхэд залуучууд руу чиглэсэн томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, нийгмийн олон талт ажлыг хамтын хүчээр хэрэгжүүллээ. Ойн бэлтгэл ажлын хүрээнд 6 салбар дэд ажлын хэсэг байгуулж, нийт 50 бүтээн байгуулалт, 50 бахархал түүх, урлаг соёл спортын 50 онцлог арга хэмжээ, нийт 150 ажил арга хэмжээг төлөвлөн үе шаттай хэрэгжүүллээ. Баяр наадмын зохион байгуулалтад 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллаа. Иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын идэвхтэй оролцооны үр дүнд 90 зууны бахархал Эрдэнэт төрийн бус байгууллагын дансанд 140 гаруй иргэн 190 гаруй аж ахуйн нэгж байгууллагаас 11.2 тэрбум төгрөгийн хандив төвлөрч Эрдэнэт хотын хөгжил бүтээн байгуулалтад божид хөрөнгө оруулалт боллоо. 50 жил 50 бүтээн байгуулалт ажлын хүрээнд авто зам, гэрэл түлэг, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн тогтчлт, эрүүл мэнд, соёлын өв зэрэг олон залбарт 33.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүллээ. Хотын дэд бүт зам талбайг шинжлэх хүрээнд 13 км гаруй автозамыг шинжилж, үүнээс 6.8 км автозамыг шинээр ашиглалтанд орууллаа. Гэр хороололд 22.5 км гудамж хоорондын 2 мөртөд зам хотын төвд 3000 м2 автозогсоолыг засварлаа. Мөн 18 байршилд 752 гэрэл түлэг шинээр суурилуулж, хотын төв болон гол зорчиг чиглэлийн А1001 автозам дагуу булган гарах зам дагуух гэрэл түлгийг бүрэн шинчиллээ. Хотын өнгө үзмжийг дээшлүүлэх хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай, хашаа хайсын өнгө будгийг шинчиллээ. Төрийн болон төрийн бус байгууллага иргэд олон нийтийн оролцоотойгоор хотын их цэвэрлэгээний сайн дурын ажлыг өрнүүллээ. Ногоон Эрдэнэт хотыг хөгжүүлэх хүрээнд автозам дагуу 715 модыг шинээр тарилаа. Гэр ороолын бүсэд хөдөлгөөнд хайрцагтай шилмүүст навчит моднуудыг байршууллаа. Хүүхэд залуус ахмад насанд зориулсан амралт чөлөө цагийн 25 талбайг төвчүүллээ. Эрүүл мэндийн салбарт бүсийн онцлогын эмчилгээний төвийн хагалгааны нэгдсэн тасаг болон төрх тасгийг олон улсын жишгт нийцүүлэн 44 жилийн түүхэнд анхудаа бүрэн шинчиллээ. Ерөнхий боловсролын 21 сургуулийн 26 хичээлийн байранд шүд угаах болон байгууллаа. Бундан төрийн бус байгууллагатай хамтран зүрхний гажигтай 34 хүүхдийг оншилж, одоогийн байдлаар 7 хүүхдийн мэс заслыг амжилттай хийгээд байна. Хотын түүхэнд дурсгалт газар өв соёлыг хамгаалах чиглэлээр амар сайдын хөшөө, анхдагч илгээлтийн эзэдийн хөшөө, Монголын нуус товчоо зэрэг 9 хөшөө сэргийн засварлаа. Мөн засгийн газрын шийдвэрээр амар сайдын хөшөө орчмын талбайг гантиг жуулан хавтангаар шинчиллээ. 50 жилийн түүхэнд анхудаа Эрдэнэт хот төв талбайгаа шинчилж, Эрдэнэтийн түүхэн үнцэн хотын өнгө төрхийг шин шатанд гаргалаа. 1980 оноос хойш анхудаа Эрдэнэт хотын урт цагааны гудамжийг бүрэн засварлаж, өнгө төрхийг сайжрууллаа. Хотын төв гудамжны 5 тухтай аюулгүй байдлыг хангаснаар иргэдийн зорчих хөдөлгөөний гол хэсэг 46 жилийн түүхэндээ анхудаа шинчлэгдлээ. Эрдэнэт цэнгэлт хүрээлэн 48 жилийн түүхэндээ анхудаа гадна дотн иж бүрэн засварын ажлыг гүйцэтгэлээ. Засварын хүрээнд жилийн 4 улирал ашиглах боломжтой орчин үеийн спорт, амралт чөлөө цагийн иж бүрэн цогцлбор байгууллаа. Нийт 6500 үзэгчийн суудлыг шинчиллээ. Мөн сур харваа, шагаан харвааны талбайг сайжруулан шинчиллээ. Эрдэнэт хотын сүр хүч болсон Эрдэнэт огт хаалга орчмын төгсөлтийг сайжруулж, гэрэл дүүлэг автомашины зогсоолын хүртээмжийг нэмэгдүүллээ. Мөн зам дагуу 200 нарс мод тарилаа. Иргэд зочдыг 5 тухтай хүлээн авах зориулан ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүллээ. Эрдэнэтийн 50 жилийн түүхийг мөнхөлсөн 2 бод ном, баримтат кино, уран зураг, Эрдэнэтийн овоо, 11 дуунаас бүтсэн пянз, төв цэг зэрэг бүтээлээр ирээдүйн хоочдоо өв түүхээ үлдээлээ. Эрчим хүчний салбарт оюут бүлэгтийн 35 кВт-ийн дэд станцын бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Мөн байгаль дээлтэй хэрэглээг дэмжин цахилгаан автомашины цэнгэлэх цэгийг нэмэгдүүллээ. 50 жилийн ойн арга хэмжээнд зориулан бус бүсийн жанртай 39 удаагийн соёл спорт урлагийн арга хэмжээг зохион байгууллаа. Орон нутгийн үйлдвэрлэгчдэд дэмжиж 30 мянган өрхөд ойн дурсгалын гарын бэлэг, эрдмэний уртасгагч залхуурыг хүргэлээ. Жижиг дунд өрхийн үйлдвэрлэгчдэд дэмжиж хамтран ажиллана. Эрдэнэт хотын 50 жилийн ойг зорин ирэх наадамчин олон зориулан 10 га талбайд отоглогцыг байгууллаа. 50 жилийн ойн арга хэмжээнд хувь нэмрээ оруулах хүсэлтэй 150 сайн дурын залуусыг сургалт хөтөлбөрт хамрууллаа. Хотынхоо хөгжилд сэтгэл зүрхээ зориулсан хүн бүхний хамтын оролцоо хариуцлагатай бүтээлжүүлсээр Эрдэнэт хотын өнгө төрх шин шатанд гарлаа. Та бүхэндээ Эрдэнэт хотын түүхтэд 50 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. 90 зууны бахархал Эрдэнэт.